За би өнөөдөр энэ залуучуудад бас ингээд нэг юм зөвлөгөө гэх юм уу одоо миний туршлага гэх юм нэг юм хэлэх гэж байна. Энэ юу гэхээр ингээд нэг аав ээжтэйгээ холбоотой бүх одоо бичиг цаас за ингээд янз бүрийн үнэмлэх олон юмнуудыг нь би аав ээжийнхээ бүх юмнуудыг нийлүүлээд нэг юм альбом болгоод тэгээд энэ аав баяны нуруу ээж сурангийн жигүүс гэдэг бичүүлээд энэ цөөхөн юм хэвлүүлээд 3-4% хэвлүүлээд тэгээ хүүхдүүдэд тусгал болгож үлдээж байгаа. Өөрснөө ч гэсэн бид нар бас нэг аав ээжийнхээ тухай бас сайн мэддгүй юмнуудыг энэ бичиг цаас баримтаас ингэж олж үзэх боломжтой байлаа. Тэгэхээр энэ бид нар ч юм бол хий хоосоос бий болоогүй аав ээжээс бий болсон. Бидний хинэн ч гэсэн аав ээжийнхээ буянд л одоо үдий явж байгаа байх. Тэгэхээр сайн аав ээжээ өөргөө санаж дурсаж явах хэрэгтэй. Хоосон санаж дурсах биш. Тэднийхээ хийсэн бүтээсэн бүх юм ингээд бас өөр хойчтой ингээд үлдээх хэвээр байна гэж би ойлгосон шүү. Тэгээ ингээд их олон юм би энэ дотор. Одоо би 91 онд би ээжийнхээ өмнө ингээд диктон барьж байгаад ингээд бичүүлсэн юм яриаг ингээд оруулсан. Хүүхдүүд энэ тэндээс юм олж үзэж чадахгүй дээ хожим. Тэгээ ингээд бүгдийг нэг нийлүүлчих хэвээр. Манай аавын тухай тэр үеийн одоо увсын тэргүүний малчин сонинд гарч яасан материал манай аав өөрөө бас идэвхтэн бичигч байсан учраас тэр сонинд бичижсэн жижигхэн мэдээлэл энэ бүгдийг ингээд энэ рүүээс авчрах хийцэн. За манай аав ээжтэй хамт байсан хамар хашаа ойр явж исэн хамтарч исэн ажиллаж исэн хүмүүсийн дуртгалуудыг бас авчрах хийцэн. Манай аав чинь 43 онд ингээд худалдааны техникум төгссөн хүн байхгүй. Тэр худалдааны техникум төгссөн тэр үед Монгол бичгээр ингээд үндэсний бичгээр бичиж исэн. Энийг нь болоод энийг кирилл болгоод ингээд за өшөө нэг чухал баримт толсон би та нар бас хайгаарай. 45 оны 10 сарын 20-нд бүгд найрамд Монголоор тусын тусгаар тогтнох ирмэлзлийг баталж байна гэж одоо ийм санал асуулга явуулсан. Монгол улс тусгаар улс шүү гэдгийг одоо нотлсон. Тэнд манай аав байтг богдод цэргийн алба хайж явахдаа энэ гар үсгээс урсан байдаг. Миний ээж жигүүсэн гэж хүн байсан. Тэр үед бас бичиг үсэг мэддэггүй байсан учраас хурууныхаа хээг ингээд дарсан. За манай аавын ээж нь энэ огжоо гэж хүн байсан. Тэр хүн бас хурууныхаа хээг дарсан. Энэ хоёр хөгшин ээж хоёр бол малчин суманд байсан. Аав бол байтг богдод байсан. Та нар ч гэсэн энэ аав ээжийнхээ хамаатан садныхаа энэ эх орныхаа Монгол улс тусгаар улс гэдэгтэй гэсэн саналыг ингээд үлдээчихвэл бас хожим хүүхдүүд хэрэгтэй болов гэж байна хадж. Манай аав бол шатрын спортын нэгдүгээр зэрэгтэй байсан. Би энэ ганцхан баримт үзүүлчих. Кизил хотод болсон Туваа Монголын шатарчдын тэмцээнд 2 дугаар байр эзэлсэн үнэмлэх нь гэж. Манай аав шинийг санаачч хүн байсан. 17 мянган төгрөгийн цэвэр ашиг хийсэн хүн байдгийг. Тэр нь яг түүхэд эрхлэгч хүн чинь техникийн тас яаж гаргаж авах вэ? Ясыг яаж чанавал одоо илүү үр дүнтэй болох вэ? Ноосыг яаж хатаавал одоо хурдан хатах уу гэх тийм аргуудыг нэвтрүүлсэн байдаг. 63 онд Монгол улсын шинийг санаачд анх дугаар зөвлөгөө гэж болсон. Тэрэнд Баруун аймагуудыг төлөөлж ирээд хараа хойн 300 төгрөгөөр шагнуулж ирсэн байдаг. Та нар 63 оны 300 төгрөгөө боддоо бас орол мөнгө шагнуулж ирсэн байл. Тэр үед социализмын үед одоо бас хөдөлмөрч хүн байсан учраас хөдөлмөрийн хүндэт медалаар шагнуулсан байдаг шүү. Хожим нь би бас аавынхаа тухай ер нь ингээд энэ нэг байтг богдод алуу хааж ирсэн гэдээс яг юу хааж ирсэн ингээд би ингээд батлан болох яамнаас лавлгаа авсан чинь манай аав бол шатаавын ахлах бичээч төрүүч цалтай хүн байсан байл. Сонс иргэдэг бичиг үсэг сайн монгол бичгээр бичдэг худалдааны төгссөн кириллээр бичдэг. За ээж сурангийн жигүүсэн гэж миний ээж. За ингээд ээжийнхээ материалуудыг би ингээд над дээр байсан материалуудыг үзсэн чинь манай ээж чинь 8 хүүхэд төрүүлж өсгсөн. Олон хүүхэдтэй эхийн хувийн дэвтэр гэдэг нь тэр үед гардаг байсан байлээ. Хүүхдийн мөнгө өгнө гээл. Дээр нь одоо манай ээж чинь бас мундаг ажилласан хүн байхгүй юу? Манай ээжийн чинь нэг агуу том юм болоод биднийг ажилсаг болгохоос гадна соёлч боловсон байдлыг нэвтрүүлэх гэж байгаа. Одоо өөрөөр тэр үед нэг юм одоо гэр орон нь аятайхан байвал соёлч өрхмөрх гэдэг өгдөг байсан юмыг энэ манай хавж исэн байлаа. 93 хүүхдүүдийн чинь бол тэр үед аймгийн төв бол хүмүүжилтэй сурлагатай гэдэг хоёр маар хэлдэг байсан. Тэрийг нотолж байгаа нь үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх ариун үйлстэй амжилт гаргасан гэдэг. Одоо социализмын үед чинь хүнийг 5 төгрөг өгдөг биш одоо ийм сэтгэл санааных нь хувьд одоо ингээд дэмжсэн юм хийдэг байл. За ингээд ерөнхийдөө нэг ийм альбом санаа өглөө шүү. Аав ээжээ санамд урсч явах хэрэгтэй. Битгий хоосон санамд урсаад бай.